бас нэгэн жишээ. 1921 оны 2 дугаар сард Борон өнгөр нь монголчуудтай хүч хамсран нийслэл хүрээг хятадын гамын зэрэгээс чөлөөлж богдож явцсан Думб Худагдах хаан Ширээндэн эргэн залагдсан билээ. Үүнтэй зэрэгдсэн эмхлэгдсэн Жалхан судагтад амьдан базар тэргүүнтэй засгийн газраас улс орны нэн чухал хэрэгцээг хангах зорилгоор албан ёсны зээллэгийн бичиг буюу бага болзоот баталгааны тэмдгийг гаргасан байдаг. 10, 25, 50, 100 долларын номинал бүхий энэ тэмдэгтийн арын нүрэнд хонь, өхөр, адуу, тэмээг буулгаж урд нүрэнд 5 нүдэн тэмдгийг өнгө ялган дүрсэлжээ. Энд онцлоход уг тэмдэгтийг Борон өнгөр нь санаачлан гаргасан мэт ташаа ойлголт байдаг ч хэрэг дээрэн Монголын засгийн газар хариуцсан зохион байгуулж тухайн үеийн дотоодын хэвлэлийн нөөц бололцоогоо шавхан хэвлэж байсан билээ. Энэ ажилд олноо цэвэн тэргүүн гэж алдарсан. Тэмдэгт дээр гарын тийзэн дарсан сангийн сайд Чингван луусан цэвэн онцгой үүрэг гүйцэтгсэн юм. Бага болзоот хэдийгээр облигац буюу зээлийн бичгийн статустай байсан ч 1923 он хүртэл мөнгөн дэвсгэртийн адил гүйлгэнд хэрэглэгдэж байсан учраас түүнийг дэлхийн мөнгөн дэвсгэртийн бүртгэлд багтаасан байдаг.